За 2026 оны төсөвт реформын шинжтэй нэгч гоцгой зүйл алгаа. Тэгээ хүний хөгжил рүү чиглэсэн төсөв гэж худлаа яриад байгаа юм. Тэгэд бүр аргаа бараа зарчмын зүрхтэй санал гаргахаар одоо нөгөө хуруугаа уншуулсан гишүүд нь гараа явчаар санал дэмжигдэхгүй ингээд унчиж байгаа. Үнэхээр харамсалтай байна. Тэгээ цалин дэвтгүүр нэмий гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүс юу цөөхөн байдгийм байна дөө харж яхад. Тэгээ сангийн яамных нь бол дандаа болохгүй л гэдэг үг урдаас хэлж байна. Төсвийн тухай хуулиараа 30 хүртэл болно гэд ингээд цагаан дээр хараар бичсэн байдаг. Гэтэл өнөөдөр энэ засгийн газрын юуны их хурлын тогтоол нь хуулийнхаа дээр байдаг юм уу? Төсвийн тухай хуулийнхаа дээр нь байдаг юм уу? Би тэгж ойлголоо өнөөдөр. Тэгээ хуулиас давсан тогтоолууд гараад идэг юм шиг байна, тийм үү? Дандаа ийм ард иргэд рүү чиглэсэн юмыг хааж боосон, боомсон ийм тогтоолууд гаргаад ард иргэд нь ядуу хоосон уулных болгоод ингээд сууж идэг. Өөрөөсөө болохоор өрөөсөө санаа зовсон юмгүй. Асуулт асуунгууд дандаа болохгүй бүтэхгүй гэдэг л хариу авж гин. Үнэхээр асуухаас ч бараг дургу үрч чинь яг үнэндээ. Түрүүн одоо Өрөвдлийн байнгын орон дээр л усан жамц гişүүн хэлсэн шүү дээ. 107 төрийн өмчт компани байна. Эднэрийг татан буулгахад өчнөө тэрбум их найт төгрөгийн боломж гарч ирнэ. Дандаа ах нарын ах トゥ хамаатан садан цалинжаад ингээд сууж байгаа тэр компаниудыг юу яа дампууруулаад байж байгаа гэж хэлсэн шүү дээ. Үнэн шүү дээ. Тэгээд тэр алт нүүрсээс хаашаа яваад байгаа юм. Тэр мөнгийг хэнд зарцуулдгийг. Хэдэн хулгайч нар нь хувааж аваад идчихдэг юм уу? Цалин нэмийг ингүүл бүгд байхгүй болохгүй гэх юм. Тэгээд боловсролын сайдаас би энэ ганц асуулт асууя. Боловсролын ерөнхий хуулийн дээр багш нарыг орон сууцчлуулна гэдэг ингээд заасан. Ямар ч тодорхойгүй яаж орон сууцчлуулахын шалгуур байхгүй. Одоо энэ 26 онд хэдэн багшийг орон сууцнд оруулах юм? 25 онд хэдэн багш орон сууцнд орсон юм? Ямар ч тоо байхгүй. Хэмжих нэгж байхгүй, шалгуур байхгүй. Худлаа нэг тунхаг төдий юм тавьчаад тэрэнгүүрээ хүн хураа суугаад бүр сурцсан. Одоо ийм нэг замбраагүй зөксгүй байдлаа одоо зөксөмөр байна шүү дээ бүгдээрээ. Хаана. Тэгээд нэг асуулт асуунгууд дандаа болохгүй гэдэг хариу авсаар агаад асуухаас ч бараг нуруу хаталцдаг боллоо. Үнэхээр одоо хангалтгүй ажиллаж байна энэ засгийн газар. Ажлаа хийлдэ та нар ажил хийнэ гэж ажиллаж байгаа юм байгаа үстэй. Дан хаасан заалт одоо түрүү Эрдэнэт гişүүн хэлж ш тэр нэг 24% гээл заацсан. Тэр нь тэгээ тогтоо штэ хууль биш. Хуулийн дээр 30 гэж ах тогтоол гаргаад 24. Ингэж ард түмнээ хааж болж явах ямар хэрэгтэй юм бэ ер нь? Тэгээд нэг их хурлын гишүүн юм асуунгууд дандаа болохгүй бүтэхгүй. Мань нэвчиг одоо жигсаалтын гишүүдийн шинэ гишүүдийн доош нь хийдэг юм уу эсвэл бид нар ард түмнийхээ төлөөлөл гэж сонгогдсон гишүүнийхээ хувьд ард түмний төлөөлөл юм ярьж байгаа ш хувийн эрх шиг энд нэг ч яриаггүй. Тэр төрийн өмчт баахан компаниудаа татан буулгаад энэ эмч багш тэр ядарсан иргэдийнхээ амьдрал ахуйг сайжруулах та. Заавал тэд нар тэгээд даргын ах トゥ нар компани захирал гээд идэж уугаад өөрсдөө баяжаа сууж ах ёстой юм уу юу? Бүгдээрээ одоо үнэтэйгээ л нүүр турж яри. Худлаа тойруулаад нэг хэдэн тоог хойно урд нь оруулж ярьсаар агаад хорвоогийн өдөр хоногийг аваад ингээд амьдрал үргэлжилж чинь 4 жил ингээд дууслаа. Дандаа худлаа ярина. Хийж байгаа юм байхгүй. Тэгээд цаахан реформ хийн хүний хөгжил гээд ингээд заацсан 26 оны бодлогын баримт бичиг гээд. Тэгээ хүний хөгжил рүү чиглэсэн юм юу байгаа юм? Юу ч байхгүй. Боловсролын салбарын төсвөөс нэг их 80 төгрөгийн алдагдaltaй төсөв баталсан 25 оноос 24 оноос ухарцсан. Тэгээ энийг одоо хөгжлийн реформ гэж хэлэх үү ер нь? Үнэхээр харамсалтай байна нэрээ. За баярлалаа. Мөнхтэй ус үг гэлээ. Саранчлан гişүүн. За сайд уучлаарай. За багшийн орон сууцны талаар асуулт. Наран баяр сайд. За тэгэхээр мөнхтэй гişүүний асуултад хариулъя. Үнэхээр энэ салбарт багш нарыг орон сууцаар ялангуяа 5 10 дахь жил дээр багшилж байгаа багш нарыг мөн одоо залуу багш нарыг бас орон сууцаар дэмжих нь их туйлын чухал байгаа. Тантай бол санал нэг байна. Тэгэхээр энэ дээр бол жишээлбэл нийслэл болоод бусад одоо орон нутгийн байгууллагуудын дэмжлэгээр бас багш нарт олгосон ийм орон сууцны мэдээллүүдээс харж их нийслэлд бол нэг 43 багш гэр бүлд нийтдээ 86 багшид жишээлбэл ипотекийн зээлийг нь олгоод ингээ орон сууцд оруулсан. Ийм л 43 өрх гэсэн үг. Ийм одоо бас тоо мэдээ байна лээ. За бид бас эндээсээ ипотекийн зээлийг багш нарт олгоход бас ямар боломж байна гэж судалж үзсэн. Танд нэг тоо хэлье. За өнөөдрийн 2025 оны 5 дугаар сарын Монгол банкны мэдээллээр бол зээлийн үлдэгдлийг харахад
8.2 их 80 төгрөг байна. За үүнээс бол 80 м2-аас дээш талбайтай орон сууцны 8421 зээлдэгчид 1.8 их 80 төгрөгийн орон сууцны ипотекийн хөнгөлөлтөй зээлг болгоцсон. 80 м2-аас дээш. Тэгэхээр тэгээд 150 м2-аас дээш талбайтай орон сууцнд бол нэг 516 тэрбум төгрөгийн зээлийг 1380 зээлдэгчид олгоцсон байна. Тэгэхээр үүнийг бол анх удаа орон сууц худалдаа авч байгаа баг дунд орлоготой ийм одоо энгийн төрийн албан хаагч ийм хүмүүстэй ингээд зориулж эхлэе. Багш нартаа зориулъя гэвэл боломж байна гэж харж байгаа. Тэгэх юм бол бид бас энэ дээрээ энэ цаашдаа жилдээ нэг 1000 орчим багшид ипотекийн зээл олох юм бас боломж байна гэж харж байгаа. Үүнийгөө саналаа засгийн газар дотроо хэлэлцүүлэхээр бас ерөнхий сайдад бусад одоо яамдад бол хүргэсэн байна. Иймэрхүү байдлаар бас энэ бид ипотекийн зээлийг хэрвээ олгож эхлэх юм бол энэ бол бас багш нарыг бодиттой дэмжих юм дэмжлэг болно гэж ингэж харж байгаа. Баярлалаа.